Тэгэхээр өнөөдрийн үйл ажиллагааны хувьд болохоор одоо social innovation week-ийн хүрээнд явж байгаа. Гэхдээ эндээс яг тэр нийгмийн enterprise буюу тэр нийгэм чиглэсэн одоо асуудлыг шийдвэрлэх ийм байгууллагуудыг одоо цуглуулснараа илүү онцлог бас ач холбогдолтой байсан болов уу гэж бодож байна. Тэгээд манай компанийн хувьд бол өнөөдөр үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна тэгээ хамтран ажиллахыг нийгмийн одоо асуудлыг шийдвэрлэх олон бааtruудтай танилцаж тэгээд үйл ажиллагаагаа тэлсэн гэж бодож байна. My name is Titral. I was participating at the Social Innovation Week 2024 and representing my company CO2 Network. We do the carbon credit offset marketplace as well as the STO platform for crowdfunding for climate projects. Today was an amazing day. I had a chance to learn a lot about the social innovation in Mongolia and social entrepreneurship, and had a chance to network and learn more about the ecosystem. So thank you so much for hosting this. Thank you. Өнөөдрийн үйл ажиллагаанд манай байгууллага 24 онд одоо гэр бүлийг чадахжуулах чиглэлийн үйл ажиллагаагаа шинжилсэн түвшинд гаргаж байгаа төслөө бас танилцууллаа. Тэгээд маш их том боломж байлаа гэж харж байна. За дээрэс нь өнөөдрийн одоо үйл ажиллагаанд оролцож байгаа байгууллагуудтай бас хамтран ажиллах юм олон боломжуудыг олж харж байна. Тэгээд тэрэндээ маш их олзуурч байна. Тэгээд энэ боломж бол бас тэр болгон байгаад байдгүй. Мэдээж энэ цугласан хүмүүс бүгдээрээ бас нийгэмдээ өөрчлөлт гаргая тий. Хувь нэмрээ оруулах гэсэн одоо ижил ийм одоо үзэл бодолтой хүмүүс байсанд маш их баярлж байна. Тэгээд юуны өмнө Кайтийнхандаа бас маш их баярлалаа. Тэгээд төслийн хүрээнд бол бид нэр хамтран ажиллах байгууллагуудыг бас одоо олж штэ хамтраад энэ үйл ажиллагааг 24 онд амжуулж хийж чадна гэж итгэж байгаа. Бид одоо малчтын хэрэглээнд байдаг хуванцар савыг одоо шинжилж хуванцрын хаягдлагуу ийм гэр үйлдвэрлэлийн төслийг бол хэрэгжүүлсэн байгаа. За төслийн хүрээнд бид 30 өрхөд яг гэр үйлдвэрлэлийн стандартын дагуу журам болоод дараалал үе шат стандартыг бүрэн хэрэгжүүлж ингэж хамтран ажиллаж байгаа малчтайгаа. За тэгээд малчтаасаа сарлагын сүүн бүтээгдэхүүнийг хүлээн аваад за тэгээд хапуу дээр Монгол сүүний үйлдвэр дээр бүрэн одоо боловсруулад Montiac брендийн 9 төрлийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдийн гарт хүргэж ажиллаж байна.